За сайн байна уу? За сайн явж чинь. За сайхан үлдэж чинь. Сайхан. Данг орооч. За. Сайн байцгаана үзэгчдээ. Үндэсний ус соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин лэз малчин айл нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг та бүхэнд бэлтэн өргөж байна. Энэ удаагийн нэвтрүүлгийг бид Дорнот аймгийн Баян-Дуун сумын залуу малчин Баяр Жаргалынхаас бэлтэн өргөхээр зочилж ирээд байна. Нэвтрүүлэгтээ маань Монгол гутлын уран удам компани хамтран ажиллаж байгаа гэдгийг дуулахад таатай байна. За, сайн байцгаана уу? Сайхан үйлж байна уу? Сайн байна уу? Сайхан үйлцээж байна. Сайн явцгааж байна уу? Сайн явж байна. За, биднийг бас гэртээ зочилж байгаад их баярлалаа. За, гэрийн эзэдтэйгээ танилцъя. За, намайг Баярын Баяр Жаргал гэдэг. Баян-Дуун сумын Наран багийн харьяат. Энэ малчин залуу малчин юм байна. За, гэр бүл өнөө танилцъя. За, манай эхнэрийг Инкүтэ Насан Жаргал гэдэг. За, залуу малчууд. Би одоо танайхыг бас нэг юм өхрийн эрдэмтсэн аж ахуй эрхэлдэг гэж сонсоод танайхыг зорж ирсэн. Тийм. За, тэгэхээр ямар төрлийн бас үйл ажиллагаа явуулж байна. Тэрийг бид бүхэнд ярьж өгөөч. За, баярлалаа. За, би малчин болоод 3 жил болж байна. Яг малаа тусад нь аавхасаа манай аав дүү хоёр цогтой малын цогтой минийхтэй хамт байдаг байсан. Тэгээ малаа тусад нь ялгаж аваад 3 жил болж байна. Тэгээд энэ 3 жилийн хугацаанд ер нь малыг ер нь яаж маллуул ер нь одоо энэ орчин цагт ер нь нийцэх болоо. Ер нь хүнийг зовохгүй, хүний хөдөлмөрийг хөнгөвчлсөн маягаар малыг маллах нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрээд юу яасан. Ер нь 5 хөшөө малаас өөрийнхөө хамгийн сайн чаддаг нэг төрлийн мал, нэг юм нэг 2 төрлийн малыг л сонгож аваад маллуул надад чамар, надад тусалж байгаа туслах малчин чамар. Тэгээд ядаж наашаа цаашаа явж явах зав зайш өсөндөө гарах юм байна гэж бодоод хонь ямаа хоёроо бол ер нь нэлээд цөөлсөн. За. Ер нь бол бод руугаал ер нь тэгээд чиглэсэн юм байна шүү дээ. Тий, бод малыг өхөр адууг энэ хоёроос өхрийг ялангуяа дагнаж өсгөж үржүүлье. Үйлдвэр ухсааг нь сайжруулъя гэсэн тийм бодолтой болоод нодлон урдснангаас удамших хувьсал компанитай манай сумын засаг дарга Батгах маань удамших хувьсал компанид бас нэг зоо инженерээр харьяалагдаж явдаг. За. Тэгээд тэдэртэй ярьж өрөөд өхөр дээр ангус өхрөөр ангусын зохиомл хэлтүүлгээр юу хийсэн? Үржүүлэх хийсэн. Тэгээд тэрийн маань төлөөд энэ жил гараад явж байна. Тэгээ одоо болохоор 2 бух тавиад явж байгаа. За. Тэгээд ер нь өхрийн аж ахуйг эрхлээд явбал ер нь арай илүү ажиллагаа багтай. Тэгээд ашиг шим нь өндөр юм гэж удаад өхрийг сонгож аваад үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд өхөр маллахад бас байр сууснаас ихсүүлээд ер нь бас их аюутай юм байна гэж удаад өвлийн битүү байр барьсан. За. 350 м квадрат талбайтай. Том юм байна шүү дээ. Тийм өхрийн битүү байр барьсан энэ зам. Тэгээд ер нь өхөр маллахад өхөртөл өвөл нэг 12 сараас 3 сар хүртэл үүсэх хэрэгтэй юм байна. Тэгж бодоод хадлангаа авахаарс нь бас нэг хүний гар ажиллагаа бас их ордог, шаардлагатай. Тэгээ тэрийг бас хөнгөвчлөхийн тулд бас хятад улсаас 104-гээд Ютогийн 104 трактор урлаан богцтой авчираад бас үйл ажиллагаанд хэрэгжилж байгаа. Одоо гадаа улаан трактор тэр саарл урлаан богц нь нэг бүрхийг бооход 300 кг бодог юм байна. Тэгээд ер нь өглөө нэг шүдэр хатсан хаа нэг Азиахан гараад явхад нэг орой нэг нар ороод нэг өвс шиг унтал явхад нэг 200 орон 300 шахаа өгүүлэр бодог юм байна өдөрт. Сайн бод юм. Сайн бод юм. Тийм байна. Тэгээд ер нь хүний хөдөлмөрийг их хөнгөвшилсэн үед байд юм байна. Тэгээд энэ жил битүү бариад одоо анхныхаа өвлөө өвлж байна. Зөв. Тийм. Энэ газар нутгийн хувьд бол харин хадлан дижээлийн үед бол бас нэг айхтар санаа зовхоргүй
газрын гарц ургамал бол их сайтай юм биш үү? Тийм. Техник нь л үйл одоо ердөөсө хаанаас ч бас хадчаар сайхан газрын гарцтай газар байна гэж харж байна. За тэгээд бид бүхэн бас одоо саяны ярьсан тэр битүү байр савыг одоо яг Украин ферм дээр очиод танилцж болно тийм ээ? Тийм ээ. Танилцж. За өнөөдөр төвд ажил төрөл ямар ажил вэ? Гайг бол одоо бид эдтэй ингээд хөдөө фермлүүч явж болох уу? Тэгье. Одоо би харин өчигдөр тэр энэ юунаас хилээс наашаа бас их яруу сандрал явж ирсэн. Тэгээд одоо хөдөө мал дээр маань ганц малчин залуу л байгаа. Уг нь би өөрөө ирж очиад тусал дэмнээд байдгийг. Тэгээд нэг найзгаа мал дээр орхичээд явсан байгаа. За тэгээд тэрэндээ хил дуулаад хөдөлгөө да тийм. За тэгээ газар дээр нь очиж жагаад одоо таны одоо Украин маллах, үржүүлэх, арга аргачлалын талаар ингээд бас газар дээр нь очиж жагаад Украин харуулж яагаад бас яриул болж байгаа тийм. Тэгээ нэгээ бас өдөр тутмын бас ямар ажил төрөлөөр тэрэнд нь би бас нэг гар бие оролцоод бас туслалцаад хийж чадах зүйлээрээ бас туслая гэж бодож байна. Тэ? За тэгээ. За тэгвэл эртхэн дээр хөдлөе хэдүүлээ тийм. За тэгээ. За. За чи ямар нэртэй газар вэ? За манай энэ зүүн төлөң уул болохоор Ухтан уул. Байгалийн нөөц зогслуур газар. Зөө. Тий. Тэгээд энэ манайх яг энэ хашаа байгаа орол энэ баруун төлөng энэ хашаа явж байгаа хүндээ бол баруун хөөжийн хүндээ гэдэг. Хөөжийн хүндээ? Хүүшийн. Зөө. Бас их барта саадтай явж ирдэг газар шүү дээ, тий? Тий. Зуны цагт бол эндээс бол баруун хоноос сумаасаа их ирэх боломж байхгүй. Тийм шиг байна. Тий. Энэ их одоо сая энэ гардаг энэ бургаснууд бол дан намаг болчихно. Тийм биш. Яг хөлдөгөө хөдөл явна. Зун бол энэгээр ер нь машин дэрэг явхаа болчихно. Тэгэд одоо та хэд манай өөрсдөө наашаа чаашаа яаж явах юм? Бид нар одоо 3 сар гараад мал төлөөд гэлэнгууд урагшаа тал руу гарна. Тал руу гарч. Тий, голын одоо эндээс урагшаа 10 км-т нэг голын цагаан гэдэг юм тал газар болдгийг. Хожир мараатай. Зөө. Тэндээ очиж хаваржаад малаа төлөөлөөд цусаад намаржаад үүл эндээ орж ирнэ. Зөө. Үүл хөтрөнгууд чинь эн чинь одоо үүл хөтөн цалгиш урагтай дөрвөн хотлын бургасруу өхөр ороод гарахгүй. Зөө. Харин өвөл их аятайхан байхаар газар байна шүү дээ. Чи модтой, бургастай. Тэгээ эн чи ингээ гурван талаараа ингээд уулаар хөрөөлөгдсөн сайхан. Тий, нүмер нөөл нөмөгтэй тий. Тий. Тийм газар байна шүү дээ. Одоо ингээд цасан шуурга болно. Тэгэл энэ урагшаа юм уу ингээд тал руу харангуут л битүү ингээд нүдгөө шуурсан. Тий. Тэгэд манай энд бол тийм юм байхгүй болчихно. Ямар ч тийм салхи байхгүй, тогтун зүгээр цас ингээд зөөлөн бургаад орж идэг. Харин тийм байна. Их гоё газар шүү дээ. Одоо энэ гэр мэрж гиснээс яг сайхан биш. Одоо энэ гэр дотор ингээ сайхан ногоо өвс мөс тий. Намар 11 сарын 20 дээр бид нар 10 сарын 20 дээр ирж буусан. Тэгээд тэрнээс хойш одоо бол газар гисэд энэ ногоо ургаад л явж байна. Янзын биш тийм ч гэдэг. За нохоч байгаагүй. Нохоо зүгээрээ. Бас л тайга нохоо. Энэ хүлэмж нь юу юм? Энэ надлан би урд хятаас авчирсан. Энэ зөөврийн битүү хашаа. Одоо хаашаа хаан чадсан энийг салгаж аваад явчихна. Угсардаг. Тэгэл малаа оруулчихна шүү дээ. Тэгэл малаа оруулчихна. Ер нь бол нэг оторт зориулсан гэх юм уу? Тий, отор нүүдлийн зориулттай. Тийм байна. Амар юм биш тийм. Надлан үйл би тэр агаар хэмждэг, температур хэмждэг юу бариад явсан. Гадаа машины температур 31 зааж ясан өглөө. Тэгэхээр энэ дотор нэг 70-80 төхөр байсан. Тэгэхээр дотор ороод тэр агаар хэмждэг юм бариад температур хэмждэг юм бариад зогсон гот нэг 5 минут зогсны дараа нэг 21-2-тай зааж ирлээ. Бүр 10-аад гинт дулаан болгож штэ тий. Тэгэхээр энэ бол их дулаан. Салхи тавихгүй тэгээд олон мал дотор нь орохоор нөгөө
өөрийнхөө амьсгалаараа их дулаасч. Нэг нэгнийхээ ингээ биеийн элчинд амьсгал нь биеийн халуун, амьсгалын халуун нэмэгдэхээр янзын дулаахан болчдөг. Зөө. Тэгээ энэ жил одоо дулаахан болохоор ингээд үхэр орж ирэхгүй. Тийм л байна. Намар барьсан одоо яг тэр чигээрээ л гэж. Ингээ уртаар үргэлжээр юм уу? Голтон залгаа байна уу? Залгаа байхгүй үргэлжээр. Үргэлжээр юм тий. Өргөн нь 9 м, урт нь бол 21 м. Овоод үхэр орчих юм байна шүү. А энд ер нь орно. 100 үхэр бол орно. Зөө. Чи ястаа гоё юм биш. Тэгээ чи баг ингээд зундаа энэ дотор нь нарийн ногоо могоо тарьчмаар юм шүү. За тэгж ашиглаж болох юм тий. Хүлэмж зориултаар ингээл зунд нь нарийн ногоо тарьаад. Ер нь гадаа хүйтрээд эхлэхэд бол анд шиг юм лээ. Гадаа хүйтэн байхад бол хашааны гадар нэг шөхөр байх. Бүгд энэргөө чихэл бүр ороо сурцсан. Хаалга бол байнгын нээлттэй гэж байна. Тэгээ гадаа нэг 21 2-тай 20 хүрэхгүй тэр дулаараа дэрэн 30 нь бүгд гадуур энэ дэргээр яваад байх. Гадуур. Зөө. Энэ ч ястаа гоё юм биш үү? Энэ тэгээд зөвхөн урдаас ингэж бэлэн байж тийм үү захиалгаар оруулж байгаа. Урд захиалаад хийлгэж чинь үү? Өөрсдийнхөө хүссэн хэмжээгээр хийлгэж. Өөрсдөө болохоор бас энийг их өргөн хэрэгжилж Зөө. байна. Тэгээд яг очоод хийдэх хүнтэй нь бол уулзаад захиалга өгөхөд бол хийгдэж юм байна. Хүнээ хүссэн хэмжээгээр хийж болох юм байна. Одоо би энийг энэ чинь урт нь 21 м штэ. 10 11 м тэгэхээр 2 хуваагаад барьсан ч болж байна. Зөө. Тий. Энэ хамгуу дараа таслагдаад. Тийм л юм байна. Тий. Хашаа нь бол одоо айлууд их өргөн хэрэглээд байгаа ш нэг юуны. Нэг угсардаг хашаа гал нэг адууны оны хашаа бод богийн хашаа гэдэг сүлүүд хийгдээд. Тэр шиг байгаад энэ нуруунууд л ингээл тий голны нуруу л байна. Хийтж байгаа юм тий. Гоё юм шин чи нэг ямар нэг юу байхгүй. Баг нь байхгүй. Тий. Зөө. Вайн төгөд бас маш их хэрэгтэй юм байна. Би одоо энэ одоо ялангуяа зөөдлөөр явдаг зөөдлийн малгайтай манайхны нөхцөлд бол ер нь их хэрэгтэй. Тийм байна тий. Одоо энэ танаа нүц дээрээ юм анхаарч шít. Тэр зүм одоо ингээл бас цагийн хатууд энэ тэрүүгээр хол нүүдэлдэг айлууд бол тэгээд дотор нүүдлэр их явдаг айлууд бол маш хэрэгтэй юм байна. За энэ танаа одоо юу? Шүн үү? Энэ биш ээ, энэ манай хөрсийн адуу юм шиг байна. Зөө. Энэ үхэнд булагтай. Энд усан дарддаг. Усанд ороод гарч явах шиг байна. Танаа өөрсдөө малаа яаж услах юм? Манайх энэ ходог юу нөө? Энэ ходог дээр усалж байна. Тэр энэ арын бургасан дотор нэг булаг байгаа. Энэ дотор булаг биш. Энэ жаахан яаж явах шиг байна. Анжих шиг байна. Зөө. Тэгээд өхрийг тэнд шаваарлдуулж исэн даргаад энэ худагаар услаад байсан. Энд чинь цэвэр адуу багч нь үү? Энэ цэвэр азар. Энэ хойно Оросоос авчирсан. Зөө. Нөгөө махны чиглэлээр явах ч юм. Үгүй энэ хурдны чиглэлээр. Хурдных нь. Хурдных нь. Тий. Хурдных гэж авчирсан. Тэгээд энэ хоёр даагуулахаар өөрийнх нь төлөөд. Зөө. 92 байгаа. Юу н морь үйд юм уу? Морь үйдгүй. Одоо үйд үйж үзэх морь гэдэг юм уу? үйдгүй зүгээр яг хүүхэд байхдаа олон жил шадаг явсан. Зөө. Морь унд сурснаасаа л тэгэл халагдраал олон жил шадаг хийсэн. Зөө. Тэгээд өөрөө бол яг дагнаад бол үйж байгаагүй. Тэгээд манай найзууд одоо энэ Натасаг нөхөр дээр маань хамт байгаа найз маань сумын алдартай байсан. Морь үйдэг. Тэр үгээрээ л уяулдаг. Зөө. Энэ бол одоо удам өгшөлтэй л энэ одоо удам өгшил нь хамгийн дээд талдаа тэр нэг Бэлэл бай гэдэг нэг Английн тэр хурдан газар байна. Зөө. Тэгээд одоо манай Монголд орж ирээд хурдалж байгаас бол нөгөө алдартай нөгөө Хүннүү халтар азар байна. Зөө. Хүннүү халтарын азарганы эцэг нь либерал гэдэг баха. Тэр азарга энэний эцэг азарга хоёр эцэг нэгтэй. Эцэгтэй. Хүнээр бол одоо үеэлүүд болох нь шүү дээ тий. Хүнээр бол одоо үеэлүүд. Хатагийн хөхтөд. Тийм болох нь шүү дээ. За чи ямар бухын төлөвд байна? За энэ дотор би эхний жил болохоор тэр зохиомл хэлтүүлгэнд нэг 10 хэдэн үнэ оруулсан. За. Тэрнээс нэг 14 үнэ очсноос нэг 10 ангуусын туул гарсан. Тий. Тэгээ үлдэгд бус нь болохоор дандаа манай нутгийн өхөр байгаа. Зөө. Тэгээд одоо ер нь өхрөө ангус болгоё гэж шийдээд явж байгаа.
Ангус өхрийн давуу тал нь болохоор мухар байдаг юм байна. Тэгээд махны гарц нь амьдын жингийн 60% гэдэг юм байна. Оо зөө зөө. Тэгээд байгаль цаг уурын хувьд бол дасан зохицох чадвар маш өндөртэй. Тэгээд төрхийн хүндрэл байхгүй. Их жижиг хээлээ их жижиг тээдэг. Нэрсэлгүй. Тий. Гарсан хоноо их хурдан томордог. Аа зөө зөө. Тэгээд одоо тэр нөгөө гантгэлсэн мах гэж байна. Тий. Одоо тэр гантгэлсэн махаар гантгэлтаараа бол тэр номер 1 гэж явдаг юм байна. Тэгээд ер нь ангус өхрийг ангусаар ер нь өхрөө сайжруулъя гэж одоо эхний ээлжин зохиомл хэлтүүлэг хийгдсэн. Одоо энэ жилээс төлөвүүд нь гарч эхэлнэ. Оо зөө зөө. Одоо 2 бух тавиад явж байгаа. А нөгөө нэг зохиомл хэлтүүлгийн бухнууд бол байгаа шүү дээ. Төлөвүүд байгаа. Зохиомл хэлтүүлэг чинь тэгээд яадаг юм одоо бас гаднаас бас л одоо заа тийм үйлдвэрийн тийм бухны тийм үрээс авъя мавъя гэж бас захиалж авч байгаа. Тэгээ ер нь захиалж авах бол боломжтой юм байна. Тэр одоо тэр гадаадын юунд дэр одоо шилдэг юугаар ингээд бүгд жагсаагдаад байж идэг юм байна лээ. Тэрийг л би бас сайн мэдэхгүй байна. Тэгээд энэ манай сумын засаг дарга Батбаах тэр удамших хувьсал гэж компанид бас харайлагдаж явдаг. Өөрөө. Тэгээд тэр удамших хувьслын тэр залуучуудыг авчирч зохиомл хэлтүүлэг энд хийгдсэн. Ер нь тэр компаниар дамжуулаад яваад байгаа юм шүү дээ, тий? Одоо юу яа, өхөрт жоохон өвс хайчээ. Өхөр одоо энэ урд агшаан дээр байж шээ, тий? Тэр болохоор өхрийн идэх ёстой нормын өвс. Энэ болохоор бюроных. Энэ тэгээд юу нь ялгаа байна энэ хоёрын? Ялгаа байхгүй зүгээр байхгүй юу? Одоо өхрийг бүгдийг энд хураачих юм бол тийш нь зөөр нэг хашаан дээр шаваад салахгүй гэсэн үг тий. За би бас нөгөө өвсний нөгөө ширхээр байгаа юм болов нарийн бүдүүн одоо юу гэдэг нь. Тийм ялгаа. Юугаар байдаг юм болов гэж бодоод байхгүй юу? За тэгвэл өхрийн хашаар очиж өвсөө тавьж өчөөд өхрөө цаашаа гаргана үстэй. Өхөр өвсөө дуусчээж л явна да. Бас тех баг тий. За тэгтээ. Залуу өхөр юу нэхтэй юм бэ тий? Тий, ер нь өхөр бол ер нь их залуу, сөргөн бүтцэл их залуу шүү. Тийм байна. Насжилтын хувьд бол их залуу. Өсвөр баг өхөр харагдаж шүү. Тий. Ер нь тэгээд өхрийг бол нэг ядаж эри өхрийг бол тэгж олон жил хадгалж байх шаардлага байхгүй юм байна. Тэг ер нь бид хаширганд нь борлуул 5-6 жил байлгаад эри өхөр болгоод борлуулахаар ер нь үнийн дүмэл ер нь ойролцоол юм шиг. Зэц. Тэгэл яаж л олон жил маллахад бас л арчилгаа маллага ихтэй. Тэгэн штэ. Тэг тэрний баас ясыг төөн, хоол ундыг бэлдэн. Тэгэл ер нь эргээд бодоход бол ер нь гарсан зардал ер нь дөндөөд юм л. Тэгэл бах л да. Гэтэ одоо ингээд бас эрчимжүүлж байгаа юм чи. Одоо тэгэл нэг шүтлэн хязгаалалтаа ихэд эр өхрний дайны жим болоор баг очиж байгаа үст. Тий, баг ер нь очих юм шиг байна. Тий. Тий. Тэгээ одоо манайхны одоо бидний заншлаар бол хаширэг гэн одоо шүдлэн өхөр юм да. Манай энд нутгийн өхөр бол ер нь зөөр бордож барихгүй яг өөрөөр нь хэлэх юм бол 200-аас дээш татна. За. Тий. Тэгээд тэрийг бордоод эхлэхээр бол ер нь тэгээд бордоо яаж тижээсэнсээ шалтгаалаад жин бас дээшээ доошоо болно. За одоо энэ чи яг л өнгөрүүлээд гаргах уу? Өнгөрүүлээд л гаргацсан. За хаанаас нь гаргах уу? Эндээс нь гаргаа арай ойрхон байна. За. Арай ойрхон талаас нь. Хэдий гарах вэ? На хоёрыг гаргачихъя. Апа. За. Үндсэндээ бол нэг 10 хэдэн бодлого үсгэсэн үг шүү дээ тий. Тий. 10 бэрээс л гарна. 300 хил. Ааха. Нэг бодолтой. 300 хил. Одоо ч бэрээс чи нэг одоо бэрээс юм шүү. За ер нь сайн шахаж байгаа нь 25 таг тэгэл тий. нэг 18 9-тэй хэлт байгаа да. За нэг хаашаа ороогдсон байна. Ингээд нийш нь босгоё. Нийш нь босгож торын авнаа. Энэ яг хөвөх юм уу? Энд байгаа. Тасдах юм уу? Энэ мэнцэн нэг боохтой
Урд хятад болохоор бүр 4 5 ороод юм байна. Аа зөв. Би болохоор яг 2 бүтэн ороод байгаа. Тэнгууд нэг боодлын минцаар нэг 250 орчмыг боож байна. Аа зөв. А чи юм сэтгэрхүү юм биш үү тий? А зарим нь болохоор ч зүгээр нэг юм Зүгээр минц байгаа. мянцаар ингэж дээ шүү дээ. Тий. Тэр минцаар араас нь яг тээвэрлэж бариад янз бүр болохоор задраад нэг ингээд талаар нэг тараад байдаг юм байна. Энэ минцаар энэ сэтгэн тороор боосон болохоор тэгдэггүй юм байна. Аа зөв. За. Иш нунгач. Одоо энэ бас ингэж задарч байна уу? Өөрөө ингээд задарч эндээс нь галт эхлүүлээд орчих. За. Тэр нахтар өргөс шивээ мэв гайгүй тий. Шивээ ер нь гайгүй шүү манай энд. Тийм бэ. Энэ нэг тарнаал их байдаг. Тарна гэдэг нь юу юм? Тарнаа гэдэг одоо энэ байна. Аа. Энэ манай энд яахан хог болж үлддэг. Бусдаар бол ер нь гайгүй. Нөгөө биш намар 8 сарын ихээр хатландаа гарсан. Биш ээ. 8 сарын 20 дараа хатландаа гарсан. Энэ жил яахан орой өтөж гарсан. Тэгэд энэ болохоор нэг 9 сарын сүүлээр хатсан өвс. Тэгээ энийг би зариуд өхөртөө гэж ишнэ. Туснаа болоод байгаа. Яа. За бол. За дахиад нэг тийш овоо урт явд юм өгч. тийш нь явуулчих. Энэ арай жоохон том байна уу дөрөвхийг бод. Арай жаахан чангахан боогдож. Тэгж. За байж одоо эндээс нь татаад ийш нь эргүүлчих цаанаа тулаад тах шиг байна. Апа. Одоо ирэх хөл. За одоо явчих байгаа. Манайхан ч нь бол хоош нөгөө өвсөө бухалдаад тэр нуруулд нь тэг нуруу уулгана. Тэр нуруугч нь малд задлж өгөхөр их төвхтэй. Асаар дэрийг нь гараар зулгаана. Овоолоод эхлэхдээ нэг хүн дээр нь гараад доороос нь шидж өгөөд бүр ингээ сайхан ягтлаад гიშгээд хураад. Тангаар ажиллаж. Өвөл болохоор задарч өгөхгүй байсан. Аа зү. Тий. Энэ болохоор ингээл бөмбөрүүл гаргачихвал тэгээд уг нь энэ жил нэг коф шаваад яач гэж утсан тэгээд санхүүгийн асуудлаас болоод яах вэ? хойшлуулаад байж байгаа. Иргэжлээс нэг кофштой болчвол ингэж гараар насалдахгүй нтэй шин. Трактороо асааж ирэл их юм байна. трактораараа тараагаад л явчихна. Аа тийш нэргүүлэх. Иш нэргүүлчих. Гэтэ яах вэ? Зүгээр энэ зэргийн гар ажиллагаа болд яах. Тий. Гайгүй л шүү дээ. Өдөртөө нэг бодвол бас арай хүндхэн чангахан боогдсон юм шиг байна. Тийм байна. Энэ арай чанга богцсон байна. За хаашаа. За ийш нь босох юм байна. Ийш үү? Ийшээ. За. Энэ жил манай сумын тэр хоршоо болд нэгдээд юу авсан, зээл авсан малчид бол ихэнх нь ер нь бүгд хадлангийн техник тоног төхөөрөмж болгож авсан. Аа зү. Одоо ингэж бодог урлаан чинь манай сумын чинь өнөө намар чинь хэд бараг 10-аад нэмэгдчихүү дээ. Нэг найз манд нэг ихэд цөөн хөдөө өхөртэй. За. Тэгээд бас л айл 50 л байсан. Тэгээ ер нь яах вэ? Малаа тусна гармаараа нэгтэн зэрэг. Энэ хоёулаа хамтраад яа хүрээд ирэхэд. Тэгээ тэр маань ганц өхөртэй, биш бас ганц өхөртэй юм чинь. Тэгээ хоёулаа ажил хөдөлмөрөөр хамтраад хоршоод хийжээ. Тэгээд хоёулаа өхрөө нийлүүлчихэд байгаа. За. Тэгээ хатлан дээр бол нөгөө биш бас найзтайгаа хоёулахнаа болчих гээд байгаа. Тэгэхээр бас яг хүн хүч хэрэгтэй болдог. Тэгээд нөгөө хатлан ургадаг одоо жишээ нь тэр өмнөгөө байна тий. Говийн аймагуудаас бол яг хатлангийн үед ирээд бидний ажил туслаад Аа зөв. өвсөө аваад явж болж байна. Оо тийш тий. Яг болж шүү дээ тий. Тий.
Тэгэхээр манай энд бол одоо юу л вэ хадлан байна. Тий. Тий. Тэгэд ирээд бидний ажил туслаад за бид нар ч нэг 8 сарын 15-наас хадландаа гараад нэг 9 сарын сүүл нэг 10 сарын ихэнх болтор явдаг. Энэ хооронд яг бидэртээ ирээд ажил төрөлд хамгаалсаад тэгээд сүүлд нь өвс аваад явж болно. Тийш тий. Иймэрхүү бас дундын зуушлал явагдвал бас хэрэгтэй л байна. Оо тий яг үнэ. Одоо магадгүй ингээл бид тэрийг ярьж байгааг сонсож байгаа бол тэгэл айгүй бол өөртөө ч холбогдъё гэхэл байх л да. Энэ бол болдог дарга шүү дээ тий. Ялгаагүй л одоо заавал өмнө гомөвч гэлтгүү дээ. Одоо ингээд эндээс явлаа за хинтийн өнгөрлөө хинтийн уртлын сумдууч гэдэг юм. Тэгэл цаашаага Төв аймаг дунд говь гэл ингээд явхлаар хадлангийн газар байхгүй. Тэгэхээр тэдэрт маш боломжийн арга байна шүү дээ. Надад чи тий. Би бас бодоод л байгаа тэрийг. Ер нь нэгэнт хүн хүч бас хэрэгтэй л юм чинь. Ядаж би манай найз өвсөө хатаад явж байна. Би ард нь боогоод тармаад боогоод явж байдаг. Тэгээд тэр бэлэн болсон өвсөйг авчраад хурааж идэг нөхөн байвал бас хэрэгтэй л. Тийм шүү дээ. Тэгээд ирж бидний ажил тусалчаад явхдаа өвсөө аваад явчихна үнэгүй шүү дээ. Гол нь тээврийн зардал орно. Тий. Тэр үнэ. Наач ястаа яг болдог арга байна шүү. Тэгэхгүй өвс худалдаж авна гэдэг чинь бас их өндөр үнэтэй. Харин тий. Одоо тэгэл цаг хүндрэх тусмал одоо нөгөө өвс зардаг усууд нь өдөртөө үнэ нэмэл ингээд. Одоо байгаль цагуурш бас их хатуу ширүүн болж байна бас хэлж мэдэхгүй шүү дээ. Модлонгийнх шиг өвөл болвол тэгэл бас л хэцүү шүү дээ. Одоо жилдээ ингээд одоо өнгөрсөн жил чинь л хий чинь 72 саяас 64 сая болтлоо гэл мал хорогдож юм чинь 8 жилд 8 сая мал хорогдуулаад байдаг чи юу үлдэх юм тий. За ах томаа. Умбай шүх. Уруу тийш он сүү зүвч он. Зүвч юм шиг харагдаад байна шүү. Зүв юм шиг наа. Уруу онсон бол тасарна. Тэгм гол дахиад нэг таслаад явчин гот өргөлжлөөл яваад байна. Зүг онсон юм байна. Энэ ингээд уг нь бол цаг жаахан хатуу хүйтэн тийм байсан бол энэ өхөрс өстө өвсний хоноос энд нүдэ ханаа дайрж байгаа шүү дээ. Бид нар одоо тэхгүй байгаа. Эдгээр сатгал юм. Одоо Монголын энэ эрс уур амьсгалтай энэ нөхцөлд бол ямар нэгэн эрсдлээс сэргийж эрсдэлгүй мал аж ахуй гэсэн үг шүү дээ үндсэндээ тийм ээ. Тэ? Одоо ямар ч цагийн нөхцөл байдалд бол ямар нэгэн эрсдэл гаргахгүй ашиг чимээ ер нь бүрэн хүртэх зорилготой л одоо энийг чи ингэж эрчимжүүлж ингэж малж яана л гэж ойлгож байгаа шүү дээ. Манай аав ээж хоёр насаараа мал дагсан малчин хүмүүс. Тэгээ одоо өндөр насныхаа дэвтүр дараад аймгийнхаа төвд байдаг. За. Тэгээд би ер нь боддог байсан. Ер нь мал дагах нь ер нь яасан ч хэсүү ажил юм дээ. Байнга л өглөө босоод адуун шогшно, адуунаас ирэхээр нь хонин нийшээ явуулсан, хониндоо явна, хонио эргүүлээд ирэхэд үхэр хаавна, үхэртөө бас шогшно. Ингэж яхин оронд би ер нь малыг нэг төрөл дээр нь л өөрийнхөө хамгийн сайн чаддаг нэг төрлийг бариад л үржүүлээд явах юм бол ер нь өөрт нь чамар, өрөөлд чамар. Тэгээд одоо цагч нь бас нэг хэдэн жилийн өмнөхийг бодвол бас юм хөгжөөд залуу хүн бас төв суурин газар баймаар л байна. Ишээ тийшээ наашаа цаашаа явмаар л байна. Тэгэхээр ерөөсөө тэр олон төрлийн малд баригдаал малын хойноос ингээд явж яахгүй. Нэг төрлийн мал тавил тэрийг нэг хэсэг хугацаанд хүнд даатгачаад яваад өгөхөд санаа амар байна. Тийм шүү дээ. Яг үнэ. Тэгээд энэ хагас ирсэмжих бол уламжлалыг бодвол бас давуу тал нь миний хувьд бол эрсдэлгүй л гэж би тооцох. Тийм яг үнэ. Эрсдэлгүй. Одоо жишээ нь одоо цас бороо ороод цасан шуурга шоо хэдэн хоног цасан шуурга нүдгүй шуурлаа гэд бид нар дулаан байшинда 2 хувааж хагаад өвсийн зөөж өгөөд хэдлүүлэхэд хончин. Тийм. Тэгэхэрсэн зүгээр одоо ийм дулаан байр байхгүй тийм малчид бол бас зөндөө байна л да. Тэд нар бол тэгэл тэр нэг үл малаа дагаал уруудж байна. Нэг үл тэгэл тэр хашаанд одоо тэгэл хоосон хаагаад л. Тийм шүү дээ. Одоо тэгэл тэр нөтөн уршингийн тэр нэг цасан шуурм уурахаар ямар амар нөхцөл харагдж илаа та тийм ээ. Ингээ цасан доороо мал нь орцсон тийм амар юм бол байлаа шүү дээ. Тэгээд дээрэс нь чинь нөгөө бэлчээр хамгаалчихж байгаа. Тий. Зүүн тооны өндөр ашиг шимтэй болохоор чинь одоо ингээ талаар нэг ингээд нэг хэдэн мянган мал бэлчээр талхлаад байхгүй. Тэгээ газрын хөрсийг сэргээж амжихгүй байгаа шүү дээ одоо чинь. Тэгэхээр тэрнээс ус сэргээж чадаад байна шүү дээ. Тий. Зайлал одоо хятад гэл муу хэлээл гэдэг болохоос энэ хятадын техникүүд ч бас их хэрэг болж шүү тий. Одоо ер нь тэг хятад бол бараг ноёлох гээд байна шүү дээ. Тий.
Одоо энэ бол бөмбөгээд одоо бараг 30 40 санчил бараг болчиход байна. Тийм биш. Чи янзын сайхан дулаахан гівтрүү болчиход байна ш. Энэ сэндвич юм уу? Сэндвич. 5 санчин. Тийм Тэр байна. талаар нь орох уу? Энд чи нөгөө юуных сүүний чиглэлийнх биш болохоор ингээд ямар нэгэн энд нь уйж барах тийм нөгөө игнэ мэгнэ хийх юм байхгүй мэн тий. Байхгүй болчихно тий. Тэгээд энэ дотроо ер нь бөөндөөл ингээд байж байгаа нь шүү дээ. Тий. Энд зүгээр бууцны оронд ингээд баг өвс дэвссэн юм шиг энэ чинь тий. Өвсөн дээр л ингээд гівчилээ. Нодлонгийн өвсний үлдэгдэл байсан. За. Тэрийг нь би авч дэвссэн. Тэгээд одоо тэрийг идэх байгаа хөр энийг ирээд идэнэ гэж байхгүй л тий. Тий. Гэ бас нэр байгаа мараа бас. Поликарбонат гэдэг ааш энэ. Тийм тий. Энэ шипер шиг нэг юм цагаан байгаа Тусдаг. Энэ бол хамаагүй дулаан нэвтрүүлж байгаа да. Нар тусгаар тий. Нар тусна. Нарны нэг жоохон тусгал орхол өөр болж шүү дээ. Тийм шүү дээ. Энэ минийг бол битүүлэхгүй битүүлэх юм уу? Ер нь өнөхөр цас мас ороод ирвэл процентын юм хаалт байгаа. За. Тэгэхгүй бол цас масгүй үед бол зөвөр баг онгорхой байж бол бас энэ дотор нэг олон мал ороод ирэхээр бас дээш нэг жаахан цэнтэлт явдаг юм. Дээгүүр цам болоод ирлээ. Тэр тусмаа одоо эн чинь ингээд нэг юм төмөр металл юм болохоор чинь. Тий. Цамдах гэлээ талтай юм лээ. Тэгэхээр эдгээр онгорхой байж бол эдгээр ч бас нэг агаар сэлгэлт явагдаад. Тий. Яг үнэ. Тэгээд дээшээ цамдах нь баг болоод байна лээ. Энэ бол нөгөө арийнхаасаа бүр илүү том юм биш. Энэ бол Тий. Энэ одоо 30 12 байна уу? За. Бас нэг 200 төгрөг орчих уу? Тий 6 метртэй 2 турваа залгасан гэдэг 30 12 гэсэн үг. 200 үхэрт би нэг мэрэгжлийн хүнээс асуусан 200 үхэрт ер нь хичнээн метр квадрат талбай шаардлагатай гэдэг нь 500 метр квадрат талбай гэж байна. За. Тий. Тэгэхээр энэ 360 метр квадрат. Энэ 360 метр квадрат энэ чинь болохоор бас 200 гаруй метр квадрат. Тэгэхээр нь 500 метр квадрат. 200 хүр бол асуудал гарах юм байна тий. Тэгэхээр одоо миний нэг 200 хүр бол энэ дотор бол асуудал гарсан тий. 2 хуваагдаад орсон. Энд ч хамаагүй нөмөрт. Одоо сая ингээл бид тэр гадаа энэ үс тавиад өгч яхад бас л ингээд салхитай бас нэг жоохон жиндүүлэх гэдэг шүү дээ. Энэ дотор тэгсэн шаал өрөөж шүү дээ. Амнаас уур гарахгүй шүү дээ чүр тий. Тэгэл дахиад хэлмээс гэдэг. Энэ дотор бүр өвсөр бүр арахж байгаа ш. Бууцны оронд ингээд өвстэй өвссөн байж байгаа байхгүй ингээд. Тэгэд хүмүүс юу яагаад ах шиг байна лээ. Энийг одоо энэ ч одоо малчин хүний нүдээр харахад бол одоо хөдөө малчин хүнд бол бас л том байгууламж шүү дээ. Тийм шүү дээ. Энэ асар үнэтэй босч л гэж хүмүүс хараа бодоод байх шиг байна. Яг зөвөр надаас асуусан хүмүүст нь би хэлдэг. Тэгээ энэ бол одоо яг энэ материал нь бол 18 сая төгрөгөд орж ирсэн. За. Тий. Тэгээ энэ төмөр нь бүх төмрүүд нь нийлээд нэг 9 сая. Тэгээд энэ дээврийн төмөр энэ поликарбонат энэ сэндвичтэйг нийлээд нэг 9 сая. Тэгээд 18 сая төгрөг л материал нь багтж байна лээ. Эдээс авахаар. Би хайлаар хот хөртөр явж хайлаараас авсан материал. Тэгээд нэг хүнээр бариулах уу? Тэгээ хүнээр бариулсан. Тэгээ нэг ажлын үйлс орно тий. Манай нутгийн залуу барьж гисэн. Тэгээд болж шít. Ингээл нэг заа нэг ажлын үйлс мөсдөг одоо хаашаа байдгийг нэг 25 сая төгрөг болдог ч юм уу багцаагаар ойролцоогоор гэж бодох тий. Тэгэхэд тэгэл малаа эрсдэлгүй байлгах гэхэд ийм том хашаа сарвчтай ингээл болж ийн гэдэг чинь болж л шүү дээ. Одоо тэгээ энэ үл тэгэл лавл миний үеийг л өнгөрөөнө. Тийм шүү дээ. Одоо миний хүүхдүүд бас энэ дотор маллах. Тэгэхээр энэ модны хувьд бол энэ төмөр металл бол ер нь асалт өндөртэй. Тэгээ энэ бол харин энэ л одоо нэг хагарч суурах нь яадаг юм. Энэ 30 жилийн баталгаатай гэдэг. Үгүй юм уу? Тий. Өөх энэ чинь нүгэлсэн. Энэ жаах тэр сая би тэр найзтайгаа бас урагшаа яваад ирсэн. Бас манай найз бас ийм байр барина гэдэг дахиад ийм материал авчихсан. Тэгээ сая бидгэрийн урд байхад бас их хүйтэрсэн. Тэр хэрлэнгийн жавар байлгууд их л хүйтэн байлаа. Тэгээ хүлдэх байх гэж бас хүлдэхгүй зүгээр мод тойлзаад л хат. Асиж болох гэж ерөөсөө тэгвэл айхтар бүх материал байдаг юм. Энэ айгүй 30 жилийн баталгаатай гэж хэлээ. Зөө. Тэгэл одоо нэг айхтар машин дэргээ сольж унаал идэг шүү дээ тий. Тэгэхэд бол нэг пүрүсний л үнэ шүү дээ. Ер нь одоо зүгээр 100 саяын одоо 200 парадомод жип унаад явж байгаа малчин зөндөөл байна. Зөндөөл шүү дээ. Тэгээд тэдний дашхаар хашаа хорооно гэсэн чинь
одоо бас л сэтгэл нийцэхгүй л өнөд байгаа. Тэгсэн дор эхлээд хашаа сарвшаа сайхан болгочоод малаа эрсэлгүй болгочоод Яг үнэ. дараа нь бол тэрнээс гарч байгаа мал бол жил болгон ашиг шимээ өгнө шүү дээ. Тэрүүгөөрөө дараагийнхаа жаргалыг зугаасан гэлээ хөөслөөд бол бас Яг үнэ. болох юм болоо гэж би бас боддгийг. Тэгээ миний бас нэг бодол биш нөгөө мал дээр гараад бас 3 дахь жилдээ болж байна. Малаа тустаа аваад. Одоо энэ хөдөө мал малж байгаа залуучуудаа бас нэг жоохон үлгэр жишээ бай. Яг үнэ. Ер нь аятай тухтай малыг эрсдлэгүй маллахад ер нь яг ямар шүү байх ёстой. Тэр хэмжээнд бас нэг хүрэгч санаатай ингээд ажиллаа эхлүүлээд захаасаа явж лээ. Одоо ер нь хөдөө орон нутгаар нийт нутгаар ер нь залуу малчдын хүрэлцээ их муу болсон. Тэгээ одоо бас сүүлийн жилүүдэд бас зөндөл яригдлаа. Одоо бас нэг үеийнхэн залуу малчд бас хөдөө гарч байна. Тий. Гарахтаа одоо тэгээ бас л яг нөгөө нэг аав ээжийнхаа ах эгчнэрийнхаа бас нэг юм уламжлалт байдлаар тэгэл нэг юм модон сарвчтай тэгэл дээр нэг хөвсөөр хучцсан ингээс байж ихын оронд бас ингээд нэг л ингээл зүтгэчгээд Энэ бол нэг л машины өнгө байхгүй. Тэр бүрүүсэл өнгө. Тий. Тэгэх юм бол өөртөнд нь ч аятай тухтай ямар нэгэн байдлаар жилд бол малаас заавал хорогдол гардаг шүү дээ. Тэгэхэд ийм сайхан хашаа савчтай болчих юм бол нөгөө хорогдол нь байхгүй болоод өөрт буцаагаад ашиг болоод ирж байгаа байхгүй тий. Одоо бас энэ айл ингэж амьдарч जैन тэгэж амьдарч जैन гэж харуулах явцдаа бас малчдад бас нэг үлгэр дуурайл болох хэрэгтэй санаануудыг бас ингээд өгөө явж гэж бодъё. Өнөөдөр харин танаахыг зорж ирсэн юм яг сайхан онлоо. Хүмүүс хараад их хүнтэй тоссол гэж бодоод байх шиг байт. Би ч түрүү бол яг бас тэгж л бодсон эрэхтэй нэг л бүрээс том юм байна. Том юм байна энэ ч одоо бас нэлээ мөнгөтэй үнэлэх багтаа л гэж бодож байсан. Баригдсан одоо яг хамгийн эцсийн одоо нөгөө хүнээр бариулсан шүү дээ. Тээврийн зардал орно, хэл гаал орно. Тэгээд ингээл бүх юм нийлүүлэхэд нэг цаана 27-8 сая л болж байгаа. Зүг. Тэгэхээр одоо нэг л бүрүүсэн мөнгө шүү дээ. Тийм шүү дээ. Одоо орж ирсэн бүрүүс бол 25 доотлолтой л байгаа. Тийм л байгаа. Энэ хэдэн метрээс гарч байгаа шүү? Энэ 25-6 метрээс гарч байгаа. Зүг. Энэ жил ч тэгээ ямар ч цасгүй болохоор бас тэгээд малын ундны ус байхгүй. Заавал өдөр болгон ууслах шаардлага гарах юм байна. Тий, өдөр болгон ууслана. Ер нь мал ус сайтай л ядардаггүй, тордоггүй гэдэг юм байна. Харин дэх юм билээ. Тий. Бас тэгээд энэ гүний уснаас ийм ил задгаа байгаа болгийн ус нь хамаагүй дээр гэдэг юм байна. Энэ ч бас газрын үнээс гарах их хүйтэн гардаг юм байна. Тийм бохоо. Тий. Гэхдээ бүр нэг 70-80 метрээс 100 метрээс гардаг юм бол бас гайгүй шүү. Гайгүй. 25 метр гэдэг чинь тий. Би энэ тоглоодаа ер нь өхрөө бол ер нь бүгдийг нэмэгжүүлж байгаа. Нөгөө удмын бүртгэл хөтлөхийн тулд. Тэр зөв л дөө. Тий. Тэгээ нэмгэн дээр 24-гээд төрсөн он нь байна. 16 гэдэг нь өөрийнх нь номер байна. Тэгээд энэ доотлих нь 039 болохоор ихийнх нь номер, бэлтгэний номер. Тэгээд эдрээс нь одоо нэг шилэн сонголтоор үржилдээ ашиглана. Жаахан би давжаа, тэгээ мөснөөс муутайг нь үржилд орж авч байгаа хүндээж гисэн бас тий. Тий. Биркер мэдээллийг авчирна. Жилд хичнээн үнэ тоглох уу? За ер нь 50 гаруй үнэ тоглож байна. Ер нь уг нь чадвал нэг 100 үнэ төлөвлөдөг болчвол асуудалгүй юм байна. 100 үнэ төлөвлөдөг болсноос хойш 3 жилийн дараа дээрээс нь борлуулаад эхлэхэд нэг жилдээ нэг 150 сая төгрөг багдаа бодоход нэг 150 сая төгрөгийн орлоготой байх юм байна. Зөө. Тэгж одоо ямарсан өхрөө бол нэг 100 өхөр төлөвлөдөг болохын төлөө явж байна. Болж ш 100 өхөр төлөвлөж жилдээ 150 сая. За тэгэл яг хөө манай чиг ажил хийдэг хүмүүсээр тооцоход бол сард бол нэг 10 сая төгрөгийн цалин авчиж яана л гэсэн үг болж штэ тий. Өнөөдөр чи яар сайхан дулаах өдөр байна да. Танаа нутагт бол өвөл болдгүй юм байна дөө. Ингээд цасч байхгүй. Ер нь өвөл болно. Надлан бол бас шанга. Харин өнөө өвөл болохоор ястам гайхалтай сайхан өвөл болж байна. Бараг л намар шиг л гэсэн. Намар шиг л байна.
Өнгөрсөн хаврын туглууд ихэд бас өсөглөн байгаа шүү дээ. Ер нь нэг Монгол өхрийн нэг бяруу шиг л биш. Одоо би өстэй дээлтэй явуулахаар хүн за өвөл юм байна гэж бодохоо. Таны харуул гэж хүмтэй дээлтэй бол ийж намраараа байгаа л газар. Намрын гэж харах бах та. Уу бол болчихж байгаа юм бах та. Болсоо. Амтраач. Энэ онгоцны усыг нэг бас нэг юм шавхдаг нэг юм хүнс хиймэр байгаа юм да. Уг нь байгаа тэгэд хөлдөөд байдаг юм байна. Хүүс нь бүтүүрээд өө. Уг нь бол яг тааруулаад босолчтой. За. Тий. Танаа дээр чарна ястаа нөгөө юм үзэж нүд тайлна гэдэг шиг л болж байна да. Баян дунд дээрээ бас 2 3 жайлаар бол ер нь нэгэд бүгд ер нь ирчимдсэн мал руу ер нь мал аж ахуйр ер нь орцсон юм байна шүү дээ. Тийм. Тэ? Энэ газар нутгийн бас сайхан онцлог байна. Тий. Манай нутагш нь их сайхан өвс, ус, ургамал бүгд жигдэрсэн. Тийм сайхан. Яг өхөр маллахад л их тохирсон нутаг. Тийм байна. Тий. Бидний энэ ярилцлагыг нэвтрүүлгийг үзсэн улсууд бол бас их гой санаа өгөхөр сайхан юм харагдлаа, үзүүллээ. Тэр зүүн одоо энэ гадаа энэ том байр сарвч бол үнэхээр хүн болгон айл болгон гаднаа нэг юм хийцэн байхад бол тэгэл малын хорогдол тэр байгалийн тэр давагдчих хүчин зүйлийг бол давхад бол асуудалгүй болж шít. Тий. Одоо нэг ийм суурин битүү байртай. Чадвал 2 ийм нэг энэ одоо минь зөөврийн хашаа гэдэг байгаа шүү дээ. Ногоон. Энэ ч нь болохоор яг урдаас авч байгаа нь бас 5 сая төгрөг. Тэгээд ийм нэг 2 байртай байхад бол тэгээд энэ цаг уурын энэ эрсдлээс үл нэг айхгүй. Тийм бай. Тэгээд хадлангаа авцсан байхад бол одоо тэгээд өстой явуулж яг гэд байж хахад бол санаа мар болох гэдэг юм л да. Тийм биш. Чадвал одоо Монголын маань бүх малчтал ийм болоосэй л гэж бодож байна. Хоёрт бол одоо тэр Женевлийг тэр санаа бол их гоё юм биш. Одоо хадлангийн одоо бүс нутаг биш бол тий. Өөрөөсөө хадлан дижээлээ худалдаж авдаг бол энэ дээрээ сайхан хадлан дижээлтэн сайхан туслаад өөрөөсөө одоо ямар унаад хэрэгтэй ирдیں۔ Тий. Чадах чинь нэгээрээ эндээс ингээд аваад буцахад бол эн чинь байгалийн энэ сайхан үнэгүй юм чинь тий. Би бол хадланд гарахтаа бол нэг 8 сарын 15-аас 9 сарын сүүл ултар явдаг. За тээвэр нь орол нэг 10 сарын дунд ч ултар явна 2 сарын хугацаа. Тэгэхээр заавал тэр 2 сар энд байх шаардлага байхгүй. Тийм шүү дээ. Нэг 7 хоног сайхан надад ажил хийж өгөөд портроо ёстой даахын хэрээр ачаад явж болно. Тиймэрхүү хүн байвал хамаагүй би надад ирээд надад туслал би туслахын хэрээр өвсийн хангалттай өгөөд явал. За тэгээд олон сайхан санаа өгсөнд бас маш их баярлалаа. Тэ? Одоо тэгээд эрчимжүүлсэн мал аж ахуйг яаж малж болохын гэдгийг бас харуулж, ямар сайхан байр савтай байж болохын гэдгийг бас харууллаа. Сайхан гэртээ сайхан зочилсонд бид бүхнийг хүлээж авсанд маш их баярлалаа. Одоо энэ хийж зорж байгаа ажил төрөлчин сайхан бүтэмжтэй байх болтгоо. Одоо жинхэнэ нөгөө Баян Дун гэдэг үхрийн брендийг л одоо гаргахыг зорж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ ажил үүсч өндрөөс өндөр амжилтыг л хүсье. За баярлалаа. Тэгээд манайхыг зорж нэвтрүүлэг үлдгэсэн бас та бүхэнд ажлын өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. За тэгээд энэ түргээд нэвтрүүлгийн өндөрлөе одоо газар бол бид бүхэн хөдлөе доо. За тэгээ. За эрхэм үзэгчдээ үндэсний ус соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин лиз малчин айл нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг Дорнод аймгийн Баян Дун сумын залуу малчин Баяр Жаргалынхаас та бүхэнд бэлтгэн хүргэлээ. Нэвтрүүлэгтээ маань Монгол Утлын уран удан компани хамтран ажиллаж байна. За тэгээд эх 7 хоногийн 5 гарагт шинэхэн айлтай шинэхэн зочинтой үзэгч та бүхэнтэйгээ эргээд уулзъя үзэгчтэй. Түр баяр та.